Зэрэг гэвэл нэг нь болохоор зэрэг номын сангийн одоо суух хүрэлцээ хангамж муу байна гэсэн. Дараагийн маань асуудал болохоор зэрэг одоо энэ биеийн тэмрийн талбайд төвчл муу байна. Харин нэг асуудал нь болохоор зэрэг манай сургуулийн хүүхдүүд одоо цэвэр ус ууж чадахгүй байна гэсэн 3 асуудал явсан байгаа. Үүнийхээ нэгээр болохоор зэрэг биеийн тэмрийн талбайд төвчл муу байна гэдэг одоо энэ асуудлаараа бид нар энэ иргэн төслийн шалгуултанд сайхан орсон. Яагаад бид энэ асуудлыг сонгож авсан бэ гэвэл одоо сургуулийнхаа одоо энэ хүүхдүүдээс авсан сургуулийн 1073 сурагчдаас авсан судалгаа байгаа. Энэ дээр болохоор зэрэг нийт сурагчдын 80% нь болохоор зэрэг одоо биеийн тамирын талбай хичээлэхэд асуудалтай байдаг юм а. Харин 20% нь болохоор зэрэг биеийн тамирын талбайд одоо хичээлэхэд хэвэн байдгаа гэж үзсэн байгаа. Энэ нь болохоор зэрэг 100%-ийн 80% нь буюу дийлэнх хувь нь аюу асуудалтай байна гэсэн үндслээр бид нар гаргаж ирсэн байгаа. Бид нар зөвхөн сурагчдаас ч биш мөн одоо 54 багш нараас судалгаа авсан байгаа. Үүний маань болохоор зэрэг 58% нь шаардлага хангаагүй учраас одоо хичээл авахд эрсдэлтэй байдаг юм а гэсэн судалгааг өгсөн байгаа. Мөн дээрээс нь манай сургуулийн 16 дугаар сургуулийн аргын талбай бол одоо Тархуу улаан аймагт байдаг стандарт хэмжээтэй ганц талбай байгаа. Энэ үднээсээ бид нар бас Тархуу улаан аймгийн хэмжээнд бас байж болох юм а гэж үзээд спортоор хичээлдэг 168 сурагчдаас одоо судалгаа авсан байгаа. Үүний харин 78% нь болохоор зэрэг одоо талбай байхгүй учраас бэлтгэл хийхэд одоо хүндрэлтэй байдаг гэж үзсэн байгаа. Яг энэ судалгааны үндслэлтэйгээр бид нар энэ асуудлаа гаргаж ирсэн байгаа. Мөн бидний энэ гаргасан асуудал нь болохоор зэрэг ямар нэгэн одоо хууль хашлахгүй байгааг одоо бид нар үндсэн хуулийн магадлал хуудасаараа гаргаж хариулж өгсөн байгаа. Мөн дээрээс нь холбогдолтой маш олон хуулиудыг гаргаж өгсөн байгаа. Энэ дээр болохоор зэрэг хамгийн наазахын жишээ гэхэд одоо хүүхдийн эрх байгаа шүү дээ. Энэ дээр болохоор зэрэг хүүхэд эрүүл аюулгүй орчинд суралцаж амьдрах хэрэгтэй гэдэг энэ эрх маань биднэрт одоо зөрчигдөд байгаа маа.